Тэгээ бид нар ч нэг бас очихдоо очихгүй нь болцсон нөгөө цагаан сараар л нэг очиж залгадаг. Тэгээ нодлон цагаан сараар очисон чи бүр гачаа ханалгаал амар турж мөрцсөн байсан. Тэгээ яг нөгөө манай ах トゥ нар чинь яг хажууд нь байдаг хүмүүс ч юус анзаардаггүй юм ба штэ тэр хүний турж байгаагүй ханаач нь барьж гинөө. Тэгээ би ч яг та очиод хүүе таачтай яац юм аавыг үзүүлж харуулаач яац өвддөг юм уу ханаагаад штэ яас ингэ тэнгүүл нөгөө аав нь өглөөдөө нарц хүчээ өгүүлж нөгөө сан тавих та тэрэндээ л ингээ ханаагаад тах шиг ингээд яг тэгээ бид хоёр чи цагаан сарын дараа цагаан сараар золгочоо хүрээд ирсэн. Тэгэл ирээд удаагүй манай аймагт аяг түүмэр гараад тэгээ манай ирсэн нэг түүмэрийн юмд жоохон нөх хөдөө явж байгаа тэр нь утаан цохиулаад наанцсан гэд тэгээд аяг хордог хүндрээл тийм эцэн ерөнхийдөө бол бас хагасч л эртээ яг тэгж яваал нөгөө авч өөрөө бас зүгээр энэ станараа утаа нарны халах гэл нарц сүжний юуны хутааны тэрэндээ л тэгж яахгүй гэл тэгэд яваад байсан чинь яг нөгөө хавтартай болцсон байснаа мэдхгүй л тэгэл нөгөө тэрийгэ удаашруулаад тэгээд ерөөсөө тэр ханаалах бөхшүүлэх нь бүр цосоо зайгүй ингээл ханаалгаал бөхшүүлээл тэгээд нөгөө дөрөвдүгээр шатанд орцсон хавдар нь тэг ямар шалгаанд орох боломжгүй гэсэн тийм штоор ерөөсөө химийн тариал байгаа. Одоо энийг хийх юм уу яах юм гээд тэгээд анх химийн тарианд орцсон. Тэгээд давхараас нөгөө нэг бид нар ч нас юу сайн байна, яаж нээж ямар хөө юм сайн гэдгийг бүгд судалж агаад тэгээ амин чанар уураг ерөнхийдөө их сайн гинэ гэж сонсоод тэгээд л ерөөсөө химийн тарианд анх хуртал хэрэгжилж эхэлсэн. Тэгээд л ерөөсөө ирэх ингээд нөө имчилгээ явагдах тусмал улан биеийн байжир сайжраал, байдал нь сайжраал тэгэл одоо хүртэл ерөнхийдөө айгүй сайн болчиход байгаа. Химийн хордлогын тийм нэг хор гэд бас нэг жоохон тийм бөөлждөг огдог тийм юм байд юм билээ. Гэхдээ ганц нэг удаа тэр хордлогыг бол хөгжсөн. Гэхдээ ерөнхийдөө маш бага. Маш ховор өгсөн. Өөрөө л тэгтэрсэн. Уураг ууснаар л би ерөн баг уурагнаас л баг босч ирлээ л гэдэг. Тэгээ нөгөө хоолойныхын сүүнг мөнгө төр бүр арилаад хуучинд авчихсан. Яг өөрөө ч бас халзан хүн л дээ. Тэгтэл ерөн өснө ерөөсөө тэгж яах дурын ч манад бүр амар сүд толоогүй. Тэгээ ерөн амар өөртөө ихтэй байгаа. Тий. Тэгээд сая 7 сард нэг томографийн шинжилгээнд ороход ерөнхийдөө хавдрын нэсийн 60% нь багассан байна гэсэн. Тэгээд одоо ерөнхийдөө бараг л бид дэд гортод таш та одоо ер нь бараг л байхгүй болсон багтаа л гэж бодоод байгаа.